Хөл шийдэл нэвтрүүлгийг даваа гаргийн үж мэрэгжил сонголтууд, дээд боловсролын сонголтууд сэдвээр ярилцж байна. За өнгөрсөн даваа гарагт бид бүхэн хот төлөвлөлтөөр ярьж байхад яг хот байгуулалтын мэрэгжилтэн бол шинжлэх ухааны технологийн сургууль их цөөхөн бэлдэж ирсэн гэж бас тэнхмийн төлөөлөгч нь хэлж байсан. За Монгол Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бууруулах хөдөлгөөний инженер бол их ховор байдаг гэдэг. Азийн хөгжлийн банк одоо ажлын байр зарлаад байдаг, анкет ирдэггүй гэдэг. Тэгэхээр ирээд дээд сургууль байгаа мөртлөө яагаад ийм яг нийгэмдээ их хэрэгтэй? Дагаарын бохирдол судалдаг нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтнүүд бол одоо Улаанбаатар хотод бол хамгийн том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж болж байна. За төр засагтаач зөвлөж болохоор байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн шаардлаган дээр сургуулиуд соргог хандаж ер нь чадчих гин үү гэдгийг нийслэлийн боловсролын газраас бас сонирхъя гэж бодлоо. Ер нь хариулж болно шүү консорциумаас ч гэсэн. Соргог би эхлээд. За түрүүн бол бас их яг л цэг нь бол чатгах юм л да. Сэтгэлж таавал. Тэгэхээр юу вэ гэхээр Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа, сургалт явуулж байгаа байгууллагууд бол өөрсдийнхөө нөгөө нөөц боломжинд тааруулж л хөтөлбөрийг дээгээд байгаа байхгүй юу? Манад одоо жишээлбэл замын инженер багш 2 байна. Механикийн суур лаборатори 1 байна. Тэгэхээр 60 хүүхэд аваа. Энүүгээр ингээд суурлаад за нэг ийм хөтөлбөр тэр нөгөө шүтээст бэлдэж байгаа энэ хөтөлбөрийг бэлдээ. Энэ ангаахын сургууль бэлдэж байгаа энийг бэлдээ. Ангаахын шинжилгээ ухааны сургууль бол маш цөөхөн шүү дээ. Бизнесийн удирдлагын чиглэлийн сургууль бол маш их. Тэнд бол яах вэ гэхээр нөгөө анги танхим байгаал багш байхад сургалт явуучих гэдэг. Яг түрүү хэлээд замын хөдөлгөөний одоо аюулгүй байдлын үндэсгээд магистрийн хөтөлбөр нээгээд шүтээстэр явж байгаа. Тэгтэл тэр хот төлөвлөлт гэдэг. Хот төлөвлөлтөөр бол одоо шинжлэх ухааны технологийн сургууль нэрээ цөөхөн мэрэгчлэн бэлдэж байгаа. Хөдөө аж ахуйнаас бэлдэж байгаа. Гэтэл яагаад ийшээгээ ингээд нөө сургуулиуд зоригтой алхаж орохгүй байгаа юм бэ гэдэг бас сонирхолтой байхгүй. Тэрний цаана ямар асуудал байгаа гэхээр тэр хөтөлбөрийг нээхэд тулд материалыг бац хэрэгтэй. Багш хэрэгтэй, чадaltaй багш хэрэгтэй. Тэгээ одоо гадаад ихтэй сургуульд одоо яг тэрүүгээр ингээд хүч хөдөлмөрөөр зориулаад зарцуулаад ирсэн хүнийг одоо авч ажилуулах хэрэгтэй. Тэн дээрээ нэг сургуулиуд маань бол жоохон хүч дутсан болов гэж би дотор боддог. Тэгэхээр нөгөө түүхэн байсан тэр нэг хэдэг хөтөлбөр дээр л өөрийнх нь нөөц болцсон тааруулж л хөтөлбөр боловсруулдаг. Тэгэхээр чин бацх нэмэлт яг гэвэл улс оронд хэрэгцээтэй байгаа эрэлттэй боловч олноороо сурах бас шаардлагагүй. Тийм олон мэрэгжилтэн бас гарах шаардлагагүй. Тэгэхээр олон хүүхэд угаасаа сурахгүй гэсэн. Тийм одоо хичээл сургуулийг бол сургууль өөрийнхөө зардлаар хийнэ гэж хизэж байхгүй. Энэ төр өөрөө анги гаргаад төр өөрөө тэрэн дээр татаас өгөөд жишээлх юм бол Монгол Улсын их сургууль дээр байгаа цаг өөрийн одоо шинжээч гэдэг ангид бол одоо эдийн засгийн хувьд өгөөжгүй боловч улс орны хувьд зайлшгүй хэрэгцээтэй. Тийм ангиудыг бол улсын сургуулиуд дээр тодорхой ангийг гаргаад заавал хүн элсүүлэх талаар шахна гэсэн утгатай. Нөгөө талдаа хүүхдүүд тэрэнд одоо орох сонирхол одоо бага буюу тэр талаар мэдээлэл багтай. Тэгэхээр тийм мэрэгчлүүдийг бол нээлттэйгээр зарлаж их хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд жишээлбэл Монгол Улсын боловсролын их сургуульд 800 оноо авсан хүүхэд ирэх юм бол 4 жил үнгүй сургаж байгаа. Яагаад гэвэл сайн багштай болохын тулд сайн хүүхэд нь санхүү рүү, мөнс рүү, хайс руу ороод байгаа учраас тэр хүмүүсийг одоо сайн багш авахын тулд төр жишээлбэл тэтгэлэг олгоод эхлэнгүүт сүүлийн жилүүд маш сайн оюутнууд бол жишээл боловсролын их сургуульд орж эхэлж. Одоо би энэ дээр дахиад бол хөвгүүдэд тэтгэлэг олох хэрэгтэй байна гэж ингэж одоо бодож байна. Жишээлбэл энэ жил одоо сурж байгаа нийт оюутнуудын маань 91 мянган нь бол одоо жишээл оюутан эмэгтэй гэж шít. Тэгэхэд эрэгтэй нь 65 мянга. Зүрх нь 20 хэдэн мянга. Нэгүгээр хэлбэл одоо айлын одоо хүүтэй охинтой айл бол юу гэж нөхөр охиноо бол боловсралтай болгоё. Энэ манай хүн бол хар юм хийгээд ажил хийгээд барилга дээр ажиллаж амьдэрчиж болно гэж. Ингэж бүгдийг нь сурах бас боломж муу байгаа даа ш. Тэгэхээр бид нар жишээлбэл боловсролын зээлийн сан гэж сая батллаа ш. Тэгээ энэ бол жишээлхэд сайн сургууль сурах гээд ороод ирсэн тэнцсэн бол та зээлээ аваа сургуульдаа сур төгсөн гараад ажил хийж гад төлбөрөө төлөх гэдэг ч юм уу. Энэ мэтлэнгээр төр зохицуулт хийх гэж оролдож байна. Гэхдээ энийг илүү сайн болгох хэрэгтэй байгаа учраас өнөөдрийн нэвтрүүлэг ч гэсэн одоо их тийм санаа өгсөн нэвтрүүлэг болно хаа гэж би бол бодож байна л да. Тэгэхээр бацх мэрэгчлэнээс яг түрүүний асуултан дээр за мөн энэ яг сургуулиуд байгаа нөөц болцоондоо тааруулаад хөтөлбөр хийхийг бол ойлгож байна. Хүн байгаа нөөц болцоондоо тулгуурлаж мэдээж хэрэг хийн. Тэгэхээр эн чинь бид нар үхлийн циклд ингээд хөгжихгүй тий. Тэгэхээр дэлхийн нийтээрээ боловсрал болохоор ийм органик
хөгжөөд за роботууд ажлын байр руу дайрч эхэлнэ гэд хүмүүс айж эхэлж байна. За хүүхдтэй роботын хийж чадахгүй юмыг сургая гэдэг одоо судлаач нарын дүгнэлтүүд гарч эхэлж штэ. Хүүхдэд зөөлөн чанар заах юм байна. Роботын хизээч хийж чадахгүй юмыг хүүхдэдээ одоо өгөхгүй бол 10 жилийн дараа одоо сурж байгаа мэрэгжилчин хинт ч хэрэггүй болно гэдэг зүйл байгаад байдаг. Тэгэхээр за төрөөс бол ингээд зарим нэг алхмуудыг бол хийж байгаа юм байна. Багшийн сургуулийг сайжруулъя те. Одоо хэрэггүй байгаа юу бууруулъя гэх. Тэгэхээр үнэлгээ талаасаа яг Монголд хэрэгтэй байгаа мэрэгжлүүдийг санал болгож байгаа энэгээр ихтэй дугаа болохоор энэ хөтөлбөрөө болооч гэж төр оролцох боломжтой юу? Хувийн сургуулиуд руу ч юм уу жишээлбэл төрийн сургуулиудаа чиглэл өгөх боломжтой байдаг бол. За үнэлгээ талаасаа оролцсон гэхээр хязгаарлагдмал тэмчвэ бас боломжч бас бий. Одоо босго оноо гэж нэг юм. Хэмжээс онооны 400 оноогоор босоод тавьж байгаа. За энэ босго онооны 400 дээр 400 оног давсан байж ихтэй сургуульд эрхэн нэгдэн штэ. За тэгээ энэнийг бол одоо нийт улсын хэмжээний за 40 мянган хүүхд шалгууллаа гэхэд бол хэмжээс онооны тэр 400-ийн босгыг бол 85% давж байгаа. Давж байгаа. Гэхдээ энэ 400 гэдэг энэ оноо өөрөө хэмжээст оноо хичээл тус бүр дээр анхны оноотой ингээд харьцуулаад харахаар бас үнэтэй сайн шаардлага бол биш. Математикийн хичээл дээр 400 оноотой нөхөр гэдэг бол шуудхандаа бол нэг 100 онооны даалгавраас нэг 17-8-ыг л зөв ажилласан байна. Улсын дунд чинь 5 асуултаас 100 онооны даалгавраас. За. Тий. Нийгмийн ухаан хичээл дээр бол 400-тай нөхөр одоо юу гэдэг нэг 30-аад оноо гэнэ. 30-аад онооны даалгавар зөв ажилласан байна. Тэгээ ийм нөхдүүдийг дээр одоо 400 онооны босго тавиад ихтэй сургуулиуд эрхийн нээж өгч байна гэдэг чинь бол за яг одоо хүүхд толгон эцэгчүүч тэр одоо дэд усалтай бол гэж мэрийдэг зүтгэдэг нэг юм сэтгхүү байна тийм үү. Тэрнийг нь одоо хүчээр хаагаад хориод авах бас зохимжгүй байна. Тэгэхдээ энэ 400 онооны босго гэдэг бол яг үүндээ бол тун таарах нөхдүүд бас эсэд орох юу нэгтэл байгаа юм. Нэг сайн бэлтгэдэггүй сурагчтай. Сайн бэлтгэдэггүй сурагчтай. Гэхдээ яг шалгалтынх нь өөрийнх нь зорилго болохоор нөгөө юуны норм тулгуурсан шалгалт буюу нийт шалгуулж байгаа нөхдүүдийг амжилттай чагсааж ирэмблэхэд чиглэгдсэн шалгалт байхгүй юу. Тийм ч бас даалгавар бол хүнд байдаг л да. Хүндрүүлж л гэж байгаа. Боловсролынхон хөтөлбөр стандартад заагдсан мэдлэг агуулгыг хүрээнд даалгавар зохиогдсон ч гэсэн илүү хүндрүүлж ажиллах юугаар одоо нэлээд ажиллагаа шаардсан тийм даалгавар боловсруулж өгч байгаа ч гэсэн тэрэн дээр тэдний хэмжээний гүйцэтгэлтэй орж ирж ороод 400-ийн босоод өнгөж даваад ихтэй сургуульд ирсэн гэдэг бол бидний мэрэгчлэлтийнхаа чанар чансааны асуудалтай эргээд холбоотой одоход бол харамсалтай л. Энэ шалгалтыг бол боловсролын мэрэгчлэлтнүүд олон удаа шүүмжилж ирсэн. Ийшээ шилжснээс хойш. За гадаадд байгаа Монголын зарим академикууд ч гэсэн ингээд яг таны түрүүний хэлсэн одоо дутагдлуудыг ингээд бичээд 2-3 нийтлэл уншиж байсан. За энэ шалгалтыг бас өмнө нь задраад зарим нэг жилүүдэд одоо скандал үүсдэг. Тэгэхээр энэ жил ямар хамгаалтууд хийж өгч байгаа вэ? Шалгалтын оноо задрах гэдэг юм уу? Одоо тэрэн дээр одоо яг тэгэл жилийн болгол нэлээд одоо юу гэдгийг хардлага байж тээ. Тэгээ хардлага дагуулсан хэцүү ажил. Нөгөө шалгалтанд өөрөө их өндөр хариуцлагатай үр дүнгээр нь хүүхдүүд цаашаа ихтэй сургуультай ийсэн тийм үү. Ийм шалгалт болохоор одоо сэдв задарсан нэтрэгэл ингээл ярианууд их л явж байгаа. Үнэлгээний төвөөс сая төрөвчөнд 7 хоногт шинэ 90 сургууль дээр нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. За тэгээд нээлттэй өдөрлөг дээр яг шалгалт дуусаад шууд нүдэн дээр нь хүүхдүүдийн дүн оног засалтын хийсэн. Өөрөөр хэлбэл энэ жил бол одоо цаг хугацаа ч гэсэн тулчаад байна. Нэг шалгалтын төв дээр тэгтээ яг ингэж дууслаа шууд материалын засалтын хийн. Дараа жилээс бол яг үнэлгээний төвийн шууд зорилго болгоод тавьчихсан нэг зүйл нь. Энэ юу гэхээр одоо бүх шалгалтын төвүүд дээр засалтын хийн. Засалтын хийн. Нэгсэндээ юу гэдэг юм гэхээр хардлагыг одоо илүү ил тод болно. Ил тод болно, шилэн болгоно гэсэн ийм зорилготой. Яг гэхдээ өмнө нэг тийм юу болсон юм уу? Задарсан гэх тэр нь бол шүү дээ. Задарсан гэдэг мэдээлэл задарсан гэдэг мэдээллийг би ингэж ойлгосон байхгүй. Яг гэхээр хөдөөгөр яваад сурагчтай уулзахаар яг таны асууж байгаа асуугаад байгаа байхгүй юу? Яг ингээд шудраг байж чадах уу? Мэдээлэл ихлээр задарчдаг шүү гэд ингэж асуугаад байгаа. Үнэн үү гэдэг чухал. Тэр бол нэг яг шалгалт явж их явцад биш. Шалгалтын материал хэвлэгдэж их явцад айл хэдийн тэнцээ сурагчид олоод мэдсэн зарим нь хийцэн ингэж яригадаад байгаа байхгүй юу. Би бол ойлгохдоо юу гэж ойлгож байгаа вэ гэхээр шалгалтын материалыг хийж байгаа багш нар
шалгалт дуустал тэд нар чинь хамгаалтанд орчдөг. Утас харилцаагүй болчдөг. Тийм ээ. Түүнийг хэвлсэн компаниг бол тэр чигт нь бүх хэвлэлийн ажлыг зогсоогоод тэр эдэг шалгалт дуусах хүртэл амралтанд аваачаад цагдаагийн хамгаалтанд аваад тэгээд тэр хүмүүсийг бол ямар ч харилцаа болоогүй болгочтой. Яг саяын энэ хамгаалтын механизмуудыг сонирхол байсан юм. Яг хийдэг байхгүй юу? Тэгэхдээ яг ийм хийгээд байхад зүгээр нэг ийм процесс болсон тийм түүх байгаа юм. Ер нь бол сурагчид асуугаад байгаа байхгүй юу? Хэрвээ ялангуяа 2016 онд интернет фэйсбүүкээр ч боо юм болсон шүү дээ. Тэгээ одоо бид нар ч бас ажил хийж байгаа, хариуцлагатай ажил хийж байгаа. Тэгээ одоо сүүлдээ нийслэлийн цагдаагийн газар, баян зөвлөлийн цагдаа дээр тагнуулын газрын нөгөө кибергийн тэрэгтэй тэр газруудад хандж байгаа. Одоо өөр тий аюулгүй байдал. Дээрээс нь энэ шалгаж өгөөч. Гомдлыг тий гомдлыг чи бид нар ч бас за баярлалаа. Тэгэхээр өөр сэдвэрүү бүгдээрээ харилцаж сонирхол гоцох ахлах мэргэжлээс сонирхож асууж товчхон. Жаргалантуул дараагаас болохоор одоо яг түрүүний асуултыг бас үргэлжлүүлэл асуух гад байна л да. Одоо хүүхдүүдэд маань дээд боловсролын чанар сайн байна уу, муу байна уу гэдгийг бол тойроод маш олон хилцүүлэг өрнөдөг. За өнгөрсөн жил орж ирж байсан Монгол Улсын их сургуулийн төлөөлөл болон ихтэй сургуулийн төлөөллүүд ерөнхий боловсрол айгу дутуу бэлтгэж одоо айл за хамгийн муухайгаар бол айлын эрх хүүхдүүд бид нэрлүү нийлүүлж байна. Бие даах чадамж их муу байна. За их сургуулийн 1-р курс бол тэр хүүхдүүдэд бол ийм хатуу одоо юм сурч авах, ойлгох жил болж байна гэд мандуулын түрүүний хэлсэн саналтай бол ойролцоо юм ярьжсэн өнгөрсөн жил. Гэхдээ өнөөдөр бид нэр сонголтуудыг ярьж байгаа болохоор одоо төгсөж байгаа энэ хүүхдүүдэд дотооддоо сурахад тэтгэлгийн ямар боломжууд байна. Хуучин бол төрийн сангийн аав ээж ер нь төрийн албаа агч бол тэтгэлэг байдаг. За хувийн компаниуд бол ингээд 100-аар нь 1000-аар нь гэдэг том компаниудын тэтгэлгүүд байдаг. За сая бас гантлаг гишүүн сонирхууллаа. Өндөр оноо авсан хүүхдүүд шууд багшийн сургууль руу орж болж байна. За 2-3 улсын харилцаа маань сайжраад Орос руу сурж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. За Тайванд бараг 1000 хүүхэд сурж байна. Хятадын засгийн газар тэтгэлгээ нэмж байна. За Америк, Канада, Англи гэдэг Chevening, Fulbright гэдэг энэ хөтөлбөрүүд бол байдаг. Тийм онлайн энэ талаар бичсэн нийтлэл, ном, ярилцлага их халуун сэдв эцэгчүүдийн их дуртай сэдв болоод харагдаад тэгэхээр дотоодын их сургуулиудад хүүхдүүд маань төлбөрөөс чөлөөлөгдөх. За хөнгөлтөө нөхцлөөр сурах ямар гой боломжууд байна гэдгийг бас хүүхдүүд ер нь гадаадын тэтгэлгүүд бол ингээд зарлагдчихж байгаа. Дотоодын сургууль ихтэй сургуулиудын үгээр яг тухайн сургуультай өнөр оноотой. Одоо бол ингэж штэ. Дээд сургуулиудын чанар бол үгээр төгсөгчд дараа нь ажлын байраар хэрхэн хангаж гинүү. Одоо бас хуучин бол төгсгөөд орхидог байсан бол одоо дээд сургуулиуд маань төгсөлтийн дараа манай төгсөлтийн төдий ажлын байраар хангадлаа, ингээдлээ энэ талаараа сурчлагаа хийж байна. Нөгөө талаар зарим дээд сургуулиудыг төгсөлтөн дээр нь ягаад дипломын ажил дээр нь ирээд томоохон байгууллагууд ирээд тэн дээр нь сууж байгаад ингээ аваа явж байна. Тэгээ энэ уучраараа юу хандлагаараа юу гэхээр дээд сургуулийн бүтээгдэхүүнийг зах зээл өөргөлөл үнэлж дүгндэг болцсон. Тийм учраас өөргөл дээд сургуулиуд үнэхээр чадaltaй дунд сургуулиас төгсөж байгаа хүүхдийн чанартай хүүхдүүдийг авахд янз бүрийн одоо өөргөлөл тэтгэлэг хөтөлбөрүүд байгаа. Энэ олон хөтөлбөрүүд байгаа. Энэний нэг жишээ бол боловсролын их сургууль байгаа шүү дээ. Тэгээ 4 жил үнэхээр 800 авчихад 4 жил үнэгээр сураад тэгээд дараа нь цаашдаа тэгэл сүүлийн одоо ингээд төгсөж байгаа энэ хүүхдүүдээс эхлээд багш нарын энэ чанар бол эрс сайжирч байгаа. Маш сайжирч байгаа гэж үзэж байгаа. Тэр түрүүн одоо хийсэн үнэхээр тэр багш бэлтгэдэг. Одоо багш нарын хувьд аваад үзэхэд одоо 97.5% нь одоо мэрэгжлийн багш нар. Гэхдээ ерөнхий боловсролын сургууль бол жишээ нь дуу хөгжмийн багш нар. Цэцэрлэгийн багш нар одоо тэгээд согцууч багш нар бол чинь эрс дутагдaltaй байна. Тэгээ энэ юу хөө нөгөө манай боловсролын их сургуулиуд авах согцууч багшийг нэг хэсэг бэлдээгүй. Одоо байгаа багш нар маань юу хөр яг тэтгэврийн насанд тулдсан. Одоо энэс хойш яахгүй Оросд бэлддэг байсан ингээд ийм зүйлүүд байна. Тэгээ энийг бас гэтлэхийн тулд яахгүй давахын тулд өгөхлөхээр манайхаа одоо бол нэг 2 эсэл давцсан явж байна. Боловсролын их сургууль дээр эндээс бас гарч ирнэ. Нөгөө талаар юу гэхээр туслах багш байдаг. Туслах багшны маш их шаардлага байдаг. Энд туслах багшийг юу гэхээр багшийн мэрэгчлэр төгссөн хүмүүсийг бас бид нар боловсролын их сургуульд ярьж байгаа хөрөг сургалтанд хамруулад энэ талаар хангалтыг ингээд явж байгаа. Тэгэхээр багшийн хувьд бол энэ цаашдаа бол ихтэй сургуулиуд үнэхээр түрүүний гишүүний хэлсэн саналтай бол яг нэг байгаа. Үнэхээр яг зайлшгүй нарийн мэрэгжлийн тийм ээ. Бас үнэхээр ажлын байр нь хоороод иймийг бол төрийн захиалгаар ингээд улсын сургуулиудад бэлтгэж явах нь зүйтэй байна. Энэний нэг жишээ бол бид нэр сав зүүч багшигаа гэж үзэж байгаа. Тийм. Үндэсний хөтөлбөр тийм. За хөтөлбөрийн хувьд бол ингэж байгаа. Сургалтын чанарын хувьд бол нэг зүйл ярьж байгаа гэж байна. Сургалтын цөм хөтөлбөр гэж батлагдсан. Одоо өөрөглөө цэцэрлэгийн хуучин бол бид нар ерөөсөө хүүхдүүд цэцэрлэгийг учраа сургуульд
бэлтгэх нас л гэж ойлгодог байсан. Тэгвэл одоо энэ хүний ерөөсөө өөрийнх нь амьдралын насан туршийн суур үе тийм ээ төлөвшил гэрэгжил ингээд өөрөөр хэлбэл үндсээр өөрчлөгдсөн байна. Тэгэхээр бага боловсролын цөм хөтөлбөр болсон сургууль сүлийн цөм хөтөлбөр батлагдсан байгаа. Одоо бид нарын нөгөө дунд сургууль төгссөн хүүхдүүд маань зүгээр хичээл заалгаалыг ингээд багшаар дүгнүүлээд яваад байдаг биш. Ахлахангийн хөтөлбөр дээр цөм хөтөлбөр дээр бол өөрөөр хэлбэл бас илүү сонголттой болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүүхдүүд үхээр зайлшгүй үзэх ёстой шинжлэх ухааны ийм хичээлүүд байна. Энийг үзсэн заавал энэ бол цаашдаа аль шатны дээд сургуульд очсон суур мэдлэг нь байна. Энээс гадна тухайн хүүхд өөрийнхөө боломжоос хамаар бие ирээдүйд ямар мэргэжил сонгох гэдгээр илүү үзэх илүү сонголт хийх бол ингээд энийг юухоор нөгөө одооны байгаа яг хууль дүрмийн хүрээнд бол критерий систем шилжүүлнэ гэдэг чинь. Тэгэхээр энэ дээрээс аваад үзэхээр нөгөө хүүхд бол өөрөө бие дааж юм хийдэг. Тийм ээ дээд сургуульд тавьдаг шаардлага бодвол дунд сургуульд одоо хэрэгжих боломжтой мэргэжлийн сонгох одоо ийм одоо боломж бас байгаа. Тэгээ энийг одоо хэрэгжээ явахаар ингээ үндэсний хөтөлбөрийн энэ чигээр ингээ хэрэгжээ явахаар бол бас манай дунд сургуулийн төгсөгч маань дээд сургуульд ороход бол толгой өвдөхгүйгээр тийм ээ сурч явах тийм орчинтой болох нөгөө баг дундын холбоо гэдэг шиг тийм ээ дээд сургууль ерөнхий боловсролын хоёрын хоорондын холбоо одоо өөрөглөөс ирэх сайжирна л гэсэн юм зүйлэлтэй юм. Тэгэхээр Мөнх бат эрхлэгчээс та түрүүн их сонирхолтой төсөл үндэсний хэмжээнд мөс сонгогдсон гэд хэлж байсан. Энэ төсөл хизээнээс хэрэгжээд аль чиглэлээр ажиллах юм бол та бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Түрүүн нөгөө 2 яамны сайдын хамтарсан тушаал гарсан гэсэн. Энэ тушаал бол Монголд энэ ажил мэргэжлийн чигээр хэмжээ олгох энэ дотор нөгөө мэргэжил сонголт, ажил мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ бүх юм орж байгаа. Тэгээ энэ тушаал дээр 3 чиглэл ажил мэргэжлийн чигээр хэмжээ олох үйл ажиллагаанд одоо ямар хүрээг хамрах уу гэдгийг тогтоосон байна л. Нэгдүгээрт нь бол хүүхэд залуучууд гэж. Энэ бол ерөнхий боловсролын ахлахангийн сурагчид, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчид, их дээд сургууль, коллежийн оюутнууд, албан бус боловсролын хөтөлбөрт хамрагдаж буй иргэн, эцэг их асран хамгаалагчид. Хоёр дахь бүлэг нь болохоор насанд хүрэхчид. Ажил хайж байгаа иргэн, хугацаа цэргийн албаагч, хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэн, гадаад ажиллаж яваад ирсэн хүмүүс, тэтгэврийн насны иргэн гэж. Гурав дахь бүлэгт болохоор эмзэг бүлгийнх. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмзэг эрсдэлтэй бүлгийн иргэн гэх. Тэгээд энэ чинь нөгөө насан туршийн боловсрол гэдэг утгаараа ер нь ганцхан мэргэжил сонгуул орхихгүй мэргэжил сонгосны дараа тэр мэргэжлийн чиг баримжааг нь яаж хөгжүүлэх үү төгсөж гараад одоо ингээ мэргэжилтэн бэлтгэжлээ гэдээ орхичих биш. Тэрний дараагаар сая тэнд ярьж шít. Ихтэй сургуулиудын нэг том шалгуур юу болсон бэ гэхээр төгсөж гаргасан төгсөгчдөө ажлын байраар яаж хангагдж гэнэ үү? Тэр ажлын байран дээр яаж өсч хөгжиж гэнэ үү гэдгээр их сургуулийн одоо сургалтыг бас нэг үнэлдэг болсон. Тэгэхээр энэ утгаар нь аваад үзэх юм бол энэ хөтөлбөр маань үндсэндээ яг одоо Монгол улсын хэмжээнд энэ ажил мэргэжлийн зөвлөгч бэлтгэдэг өөрөөр хэлбэл одоо 10 жилийн нийгмийн ажилтан ихтэй сургуулиудын одоо сургалтын албаны мэргэжилтэн ч гэдэг юм уу. Тэгээд хамгийн гол нь энэ хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх юм эхний ээлжинд мэргэжлийн магистрийн хөтөлбөр байна. Дараа нь явандаа энэ өргөжөөд ирэхээр бакалаврын түвшинд мэргэжүүлэх чиглэл рүү тэгээд зэрэгцээ судалгааг хөгжүүлээ судалгааны магистр одоо докторийн түвшинд ч юм ингээд явна. Тэгээ энэ хөтөлбөр маань Германы Манхеймийн их сургуультай одоо хамтраад сая өнгөрсөн он гараад эхэлсэн. Бид нэр хөтөлбөрөө боловсруулад одоо ингээд яамнаас тусгай зөвшөөрөл энэ төр авахд бэлэн болчиход ингээд байж байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа яг тэр Германы стандартаа тэр хөтөлбөр нь илүү сайн боловсрогдоод тэгээд Монгол улсын хэмжээнд ерөнхийдөө энэ ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог чиглэлээр яг албан ёсны дэгри буюу одоо зэрэг олгодог төвшин рүү явж гин гэсэн. Тэгэхээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог энэ зүйл маань өнөөдөр манад бол яг доод төвшөндөө бол нэг 100 хоногийн сургалтаар чиглүүлэх сургалт хийгээд байгаа болохоос яг ажил мэргэжлийн зөвлөх ухаан гэдэг бүр тэр Герман хөгжингөө орнууд байгаа шиг тийм одоо шинжлэх ухаан болтлоо хөгжөөг байна л да. Тэгэхээр энэ хөгжих эхлэл бол бас ингээд Монгол улсын их сургууль дээр тавигдж байгаад бол их баяртай байна. Тэгээ цаашдаа бол энэ ажил бол нэлийн одоо эрчимтэй явагдах байхаа гэж ингэж бодож байна. Өнөөдөр мандуулыг бас урьж авчирсан нь төгсөгчд ангийн хүүхдүүд маань бид нар яг ямар нөхцөлд байгааг нь мэдээд өмнөөс нь яриад явдаг те. Тэгэхээр мандуулаас дотоодын дээд боловсролын сонголтуудыг одоо Улаанбаатар хотод юм уу, танай ангийн хүүхдүүд юм уу чи Монголд ямар их дээд сургууль гоё хөтөлбөрүүд байна гэдгийг та нарт ер нь ирж мэдээлэл хийдэг үү? Эсвэл өөрсдөө хайж очиж боловсролын үзэсгэлэнд оролцдог уу? Багш нар чинь хүү ийм гоё хөтөлбөр нээгдсэн шүү гэдэг тийм тогтмол өгдөг мэдээлэл байдгүй. Сургуулийнхаас хамраас хардаг уу? Хаанаас мэдээлэл авдаг? Ер нь бол Монголын их дээд сургуулиуд бол тэгж гоё танилцуулга маягийн бол би ер нь бол харж байгаагүй.
Аха. Тэгэхээр гадаадын сургуулиуд болохоор ингэдэг байхгүй. Гадаадаас зөндөө олон сургуулиуд ирээд Шангрила, Blue Sky том заалуудыг түрээсэлж аваад ингээд маш том өдөрлөг зохион байгуулалтаа бүтэн өдөржингөө ингээд сургуулиас нь төлөөлөгчөд ирчээд хүүхдүүдийг хүлээж авч уулзаад манай сургууль ийм тэтгэлэг хөтөлбөр олгоно. Чи одоо ингэж сурвал зүгээр мань хүн тус бүрт мэдээллийг нарийн олгодог. Монголын сургуулиуд гэвэл яг хичээл дундуур ирээд нэг боршуураа хүүхд болгон тараачаад ч юм уу ингээд тэгэнгүүт ангийн багш нар хичээл орж байгаа багш нар ингээд за хичээл орчин хурдан гар энэ төр ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд тэгэж одоо хүүхдийн хувийн сургуулийнхаа ирж байна. Хувийн сургуулийнхан бол ирдэг. Улсын сургууль бол баг ирдэггүй дээ. Тэгэхээр хүүхдүүд угаасаа л улсын сургууль том учраас ордог учраас магадгүй тэгдэг баг. Тэгэхээр ер нь бол Монголын сургуулиудын бол тиймэрхүү танилцуулах маягийн зүйл бол ер нь баг байдаггүй дээ. Ахлах ингэж суралцахад ер нь харагдаж байгаагүй дээ. Ер нь л харагдаж байгаагүй. Тэгэхээр манайх ингээд олон улсын индекстэй манай дээд боловсрал хаана явж ийн гэх зарим нэг мэдээж иргэн байгууллагууд бол янз бүрийн үзүүлэлт харж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадвар дээр боловсролыг оруулж өгдөг. Ингээд боловсрол бол гол үзүүлэлт болоод явхаар манайх ингээд prosperity буюу одоо баялаг бүтээх, хөгжих дээр боловсрал маань 46 дээр ч юм уу. За зарим нь болохоор бүр 100 хэд рүү ингээд унгацсан байж идэг. За ийм мэдээлэл харахаараа одоо монголчууд маань одоо аав ээж маань хүүхдээ гадагшаа сургачмаар ч юм шиг нэг сэтгэл хангалуун бус байгаад идэг. Тэгэхээр Монгол Ардын нам одоо бол үнэмлэхүү болуулаа. За өмнөх жилүүдэд ингээд хамгийн олон нийтэд хүрсэн хөтөлбөрүүдийг ингээд харахаар Америкийн том ихтэй сургуулиудтай хамтран ажиллах санамж өчг одоо манай ТИС, МОС зураад за багш нар эхлээ солилцоо дараа нь оюутан солилцсон ч гэдэг юм уу. Монгол Улсын их сургууль бараг 100 гаруй гадны ихтэй сургуультай хамтран ажиллах санамж өчгтэй байдаг юм бэл. Японы ихтэй сургуулиудтай солилцсон ч гэдэг юм уу. Тэгэхээр Монгол Ардын нам боловсрол дээр юу хийх вэ? Яг мөрийн хөтөлбөрт юу байгаа вэ гэдгээс илүү намын бүлэг дээр за 4 жилийн дараа ихэд боловсрал дээр ийм юм хийцэн байж гин. Тэгэхээр манай боловсрал нэг ийм төвшөнд очино. За тэгснээрээ бид нар иргэн сонгогдсон ч гэдэг юм уу те. Тэгэхээр нэг тийм том зүйл одоо танд байгаа мэдээллээр та хуваалцаж болох уу? Яг бол зөрөгтэй өөрчлөөсөө гэдэг хүлээлт бол байна гэж боддог. Ер нь бол боловсролын салбарыг бүр хамгийн гол ойлгох ёстой нэг юм бол урт хугацааны тогтвортой бодлого байх ёстой энэ хөтөлбөрт. Боловсролын салбарын хөтөлбөрийг 4 жилээр өөрчлөөд байна гэдэг бол сүүлдээ багш нь сургууль нь ч ойлгохгүй билж гэлж байгаа. Тэнд сурж байгаа хүүхэд битгий л. Энэ бол ямар нэгэн намын шоу альсвал ялсан засгийн газрын одоо олон түмнийг санаа оног дахин сонгогдохын тулд ашигладаг зүйл биш. Энэ бол улс орныг доктортой өгөөд урт хугацаанд хөгжүүлэх бодлого. Энийг манай намын дарга их бол дарга ялагдцсан байх үедээ бүх намын дарга нартай үндэсний зөвшөлтсөл гэж хийж их та. Үндсэн одоо ярьж исэн зүйлсийн нэг бол жишээлбэл стратегийн орд, боловсролын салбар, эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг аль ч нам нь гарсан яг ийм төвшөнд одоо бодлогыг барьж явъя. Тодорхой дотор нь бол цаг үеийн шинжтэй дэлхийн одоо нийтийн хөгжлийн хандлагыг дагсан тодорхой өөрчлөлтүүд бол явж болох юма гэж. Тэгэхээр бол ингэж одоо ялагдсан байхдаа ярьж исэн одоо бол ялчихсан байж байна. Дээрээс нь бусад нам улс төрийн хүчинтэйгээд ихтэй хэдий ялсан ч гэсэн бүгдийг нь цөглүүлж гад боловсролын салбарын бодлогыг бол урт хугацааны нэлээд одоо бодиттой юм хөгжлийн хөтөлбөр гаргах ёстой гэж ингэж одоо харж байгаа. Өнгөрсөн жилүүдэд жишээлбэл Монгол Улсын их сургууль дээр хүртэл жагсаал гараад багш нар нь хүртэл ажил хаяад оюутнууд нь тэмцээд хэрэгжиж байгаа хөтөлбөрөөр хүлээж авахгүй хэмжээнд явж ирсэн. Тэгэнгүүт одоо нам гараад ирэхэд манай намын зарим нөхцөлдөг. Одоо энийг нь өөрчлөө хийчихэлдэ гэж. Одоо ингээл дахиад өөрчлөө хийчих юм бол дахиад хэдэн жилийн дараа өөрчлөө хийх юм. Өөрчлөхгүй гэж ойлгож байна. Тэгэхээр бол өөрчлөхдөө энийг бүх намын оролцоотойгоор өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тийм бол энэ 2-4 жилийн хугацаанд хийх бидний нэлээд том чухал ажиллаа гэж ингэж харж байгаа. Тийм учраас нийгмийн бодлогын байнгын хорон дээрээс ажлын хэсэг гаргаад инновац, шинжлэх ухаан технологи, дээд боловсролын одоо хөтөлбөрийн одоо хэрэгжилтгээд маш олон хөтөлбөрүүд дээр дүгнэлт хийхээр ихтэй сургуулиуд дээр явсан. Миний хувьд бол Улаанбаатар хотод байгаа үндэсний томоохон их сургуулиар бараг бүгднгээр нь явсан байгаа ажлын хэсгийн гишүүдтэйгээ. Сая хөдөөгөр явахтаа ч гэсэн ер нь томоохон ихтэй сургуулиудын ажил үйл ажиллагаатай бол очиж танилцсан. Тэгэхээр бол энэ бол бидний хийх гээд байгаа хөтөлбөрөө хаашаа хийвэл зүгээр вэ гэдгээ судлаа яваад байгаа. Зарим Twitter дээр болохоор ганцлаг гишүүн эхний 2 жил судална гэсэн дараа нь суралцж байгаа ажиллана гэсэн гэж хүмүүс бол тэр их шооч маягаар яриад байгаа байхгүй. Гэтэл бид нар би мундаг хүн болоод
одоо гараад хашгираад янз бүрийн юм хийж болно л да. Тэгэх юм бол тэр дутуул гарна. Дахиад хэдэн жилийн дараа шөмжлүүлэх юм болно. Тийм учраас бид нар бол улс төрд шийдэл гаргахтаа судалгаатай хийх ёстой. Судалгаатай хийхэд бол зөв ойлголттой байх ёстой. Тийм учраас бол энэ бүх ихтэй сургуулийн орчинтой аж танилцаа яваад байгаа байхгүй. Тэрнээс биш гантлаг гэдэг хүн 21 аймгийнхаа зөвхөн хинтий гэдгийг сонгогдсон хинтийгээ маллалах юм бол Монголын боловсролын системийг баруун бүс нутаг. Жишээлбэл цөөнхийн буюу Баян Хөлгийн аймагт ямар гоо гэдгийг огт ойлгохгүйгээр энэ хөтөлбөрийн шинжилгээг бид нар ярьж болохгүй л гэж ингэж харж байна. Тэгэхээр нэлээд том хөтөлбөрийн шинжилгээ бол хийгдэнэ. Бодлогын баримт гарна гэж. За баярлалаа. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт боловсролын салбарт гэдгийг бид хүн одоо зөвхөн гадаадд сурах, Монголд сурах гэдэг гэр хязгаарлаж болохгүй. За Унгарт одоо Төв Европын их сургуулийг шинээр байгуулагдсан парламентын гишүүд нь Сорсын сангийн үзэл сурталыг түгээдэг гэдэг ингээд гаргах шийдвэр дахиж оюутан эсвэлэхгүй байх шийдвэр ингээд хасаад гаргах байх шиг байна л да. Харамсалтай Төв Европын дээд сургуулийг төгссөн мэргэжилтнүүд Монголд ч их байдаг, дэлхийд даяарч байдаг. За ранкинг буюу одоо багш нарын олон улсын чанар хөтөлбөрөөрөө бол нэлээд дээгүүрт тавьдаг тийм мундаг институт байдаг. Тэгэхээр манад бид одоо бидний эргэн тойронд байгаа Евразийн улсууд бол боловсрол дээр маш амбицтай том алхмууд хийж байна. Зарим нь одоо Сингапур Yale их сургуулийг авчирч кампус барина гэж байна. Казахстанд Назарбаевын 2-3 хөтөлбөр байгаа. За Назарбаевын ерөнхийлөгчийн 2-3 хөтөлбөрийн нэг нь бол Америкийн том 6 сургуулийг салбарыг Астанад барих ч гэдэг юм уу. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтыг боловсролын том тоглогч нарыг Монголд татахыг ер нь та бүхэн юу гэж боддог вэ? Өөр өөрсдийнхоороо хариулж болно ш. Энэ бол зөвхөн таны бодлыг асууж байгаа болохоор Батөрж дараагаас эхлэе. Монголд Yale-ийн кампус ч юм уу те. Одоо хамтарсан хөтөлбөрүүд байвал боломж юм. Эсвэл гадаад тоглогч орж ирээд Монголын ихтэй сургуулиудаа өрсөлдүүл мандуулын хийсэн шиг боловсролын фэр гэдэг зүйлээ хийгээд оюутнуудаа татаад илүү ил тод ажиллаад мундаг профессорууд ирээд сайн мэргэжилтнүүд гарах уу? За ойлголоо. За тэгэхээр одоо ингээд системтэй ярил л да. Нэгдүгээрт бол бид бол одоо мэргэжил сонголт гэж ярьж байгаа тийм ээ. Мэргэжил сонгох бол тэр бол хүний хүсэл мөрөөдөл. Тэр лүү бол анхаарч ажиллах хэрэгтэй. Багш сургууль хүмүүжээс эцэг их удирдлага бодлого бүх. За түрүүн гандлага гişний хэлдгэр бол төрөөс бол одоо үндэсний хөтөлбөр. Одоо яг ийм хөтөлбөрөөр тичнээг хүүхдийг одоо 8 жилийн хугацаанд 10 жилийн хугацаанд бэлддэг. Энийг бол бас бодох хэрэгтэй юм шиг. За гурав дахь зүйл нь болохоор манад одоо энэ эсдийн үйл ажиллагаа, суралцах процесс, сургалтын үйл ажиллагаа маань бол жоохон үүмэнтэй явагддаг санагдав. Энэ миний хувийн бодол шүү. За хувийн бодол. Борооны дараах мөөх шиг маш их одоо үзэсгэлэн экспо гарч ирдэг. Тэр дунд одоо мандуул дүү маань 2 тор цаас барай гардаг. Энэ бол мэргэжил сурталчлах бол биш. Энэ бол мэргэжил танилж байгаа зүйл бол биш. Сурчлагын баг их болоод байна тий. Давлгаа. Энэ үг хизээ эхэлдэг. Одоо 4 сарын 21-нд эхэлж байна. 4 сарын 20-оос 5 сарын 10-ны хооронд маш олон сурталчилгаанууд гарч ирдэг. За тэгэхээр сурталчилгаа хийх нь буруу биш л дээ. Энийг системтэй, үе шаттай урьдчилж төлөвлөж хийх хэрэгтэй. За дараагийн нэг зүйл нь болох тэр боловсролын чиг хандлага хаашаа байх хэрэгтэй вэ гэхээр ерөөсөл чадaltaй чанартай хүнийг л шинжлэх ухааны үндэстэйгээр л гаргаж ирэх хэрэгтэй. Шинжлэх ухаан бол хөгжөөд идэг. Тэд хүүхэд сураад идэг, тэр хүүхэд байрандаа сураад идэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний бодлоор бол одоо хүүхэд болгон дээд боловсролтой байх шаардлагагүй гэж би дотор боддог. Бүгд дээд боловсролтой болчвол одоо хэн тэнд тоосоо урьж байшин барих юм бэ? Яагаад Монгол улсад гадаадаас маш их ажилтнууд ажиллаад байна те? Яагаад түрүүн хэлдгээр 20 мянган хүн илүү гарч ирээд байна. Тэр хүмүүс чинь бүгд гадагшаа гараад ажил хийж байдаг шүү дээ ирчүүд. Тийм болохоор би энийг бол боловсролын чиг хандлага бол чанартай байх үүднээс одоо босгоноогоо өндөрсөх хэрэгтэй. Чадaltaй хүмүүс авах хэрэгтэй. Тэрний төлөө одоо сурагч дүүнер маань өдөр шөнөгүй хөдөлмөрлөлт тэмцэх хэрэгтэй. Япон солонгосын хөгжиж чиг. Тий, тэгж тэмцэх хэрэгтэй. Тэгэхээр тэр нийгмийн нөгөө бүр сөрөг юм авахгүйгээр тий. Тий. За ийм бил. За шинжлэх ухааны технологийн сургууль болоод улсын болоод хувийн ихтэй сургууль одоо консорциум гишүүн сургуулиуд дотор гадны юунууд бол ороод ирсэн. Хөрөнгө оруулалтууд. Тий, хөрөнгө оруулалтууд аль хэдийн ороод ирсэн. Солонгосоос, Японоос, энэ Азаас бол маш их орж ирсэн байна. За жишээлбэл шинжлэх ухааны технологийн сургууль дээр ихэд л манай дээр бол тогтмол хэрэгждэг 16 хөтөлбөр байгаа. Гадаадтай хамтарсан. Энтхэг, Орос, Хятад, Солонгос. За энэ дээр бол 2 жил сураад 2 жил гадагшаа явдаг. Хослмол тий. Энд 2 жил. Дахиад нөгөө гадаад оюутнууд бас солилцоогоор орж ирж 1 жил сураад явдаг.
За тэр яг үндсэн таны хариултанд хариулъя гэх юм бол одоо бүрэн болцоод байгаа байхгүй юу? Манайх бол одоо 100 сургууль хоорондоо одоо өрсөлдөн гэдэг бол бид тогоон дотор л өрсөлдөд байна. Харин бид бол гадаадын одоо том ихтэй сургуулиудтай бол өрсөлдөхийн тулд тэднийг бол шууд одоо дагаж шинээр их шууд копиж ажиллах. Шууд оруулж ирээд нэг жишээ нэмчээ. Манай урд төрш бол нэлээд хаалттай үзэл бодлын хувьд улс төрийн систем нь ч гэсэн тийм. Тэгэхэд Цинхуагийн их сургууль хөрөнгө оруулагч нь Марк Зукерберг. Инновацийг авчрыг гэж байна те. Инновацийг хийж байгаа компани мөнгийг авчирч хятад шингээ гэж байна. За тэгээд бизнесийн хөтөлбөр нь шууд дэше үсэрч байгаа. Тэгээд одоо Монголоос Хятадын засгийн газрын тэтгэлгээр Цинхуа руу орно, Бээжингийн их сургууль руу орно гэдэг үгтийн тоо бол илт нэмэгдэж байгаа харагдана. Өмнө нь бол зөвхөн Америк, Англи гэж хэлсэн бол одоо би Марк Зукербергийн сургуульд сурнаа. Тэгэхээр мөнх багш ямар бодолтой байдаг вэ энэ дээр? Тэгэхээр за яг эхлээд нэг товчхон төрөүний тэр нөгөө ажил мэрэг хөдөлмөрийн зах зээлтэй холбоотойгоор ер нь төрөөс хөдөлмөрийн зах зээлийн талаар маш сайн судалгаа мэдээж хийж байгаа. Тэр судалгааныхаа үр дүн ихтэй сургуулиудаа бодлогоор одоо ер нь ирээдүйн 10 жилд 20 жилд ийм мэрэгжлүүд ер нь их чухал шүү гэдэг чиглэлээр удирдамж өгөөд тэр чиглэлд их сургуулиуд өөрснөө бодлогоор шинэ хөтөлбөрүүднийх асуудлуудыг бол нэг яралтай хиймээр биш байна. Одоо бол ихтэй сургуулиуд уламжилт байдлаараа уламжилт хөтөлбөрөөрөө мэрэгжилтэн бэлтгээд байдаг хөдөлмөрийн зах зээлд өөр ажлын байр хүсэж байдаг. Тэнд гардсан тэнд өөр мэрэгжилтүүд хүсэж байна. Энэ хоёрын хооронд их тийм бодлогын зөрүү байгаа болов гэж ингэж харагдаж байгаа юм зүйл хийж байгаа. За хоёр дахь зүйл нь бол юу вэ гэхээр ер нь бол энэ ажил мэрэгжил сонгох, за тэгээ ажил мэрэгжлийн чиг баримжаа олгох гэдэг ингээд энэ боловсролын талаар баримтлах бодлого бол нэлээд цогц 10 жилийн суур боловсролоос ахуулаад мэрэгжлийн чиг баримжаа олгох, за тэгээд мэрэгжлээ зөв сонгох, за мэрэгжилтэй сайн мэрэгжилтэн бэлтгэх, гараад хөдөлмөрийн зах зээл дээр одоо амжилт олох гэдэг ингээд ийм цогц тийм одоо байдлаар бодлогыг уялдуулах асуудал бол нэлээд чухал байгаа болов гэж ингэж харагдаж байгаа. За саяын тэр гадны хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийх ёстой юу гэхэд хийх ёстой. Яхаар үнэхээр одоо төрөүний тэр чухал шаардлагатай нарийн мэрэгжлүүдээр гадны хөтөлбөрүүдийг манай ихтэй сургуулиуд оруулж ирэх хамтарсан хөтөлбөр нээх. За тэгээд тэр одоо хөтөлбөрүүдээр мэрэгчлэнүүдийг бэлтгэх, багш нараа бэлтгэх ийм шаардлага бол манад өнөөдөр яалтч байгаа. За Монгол Улсын их сургуулийн хувьд бол манайх хамтарсан хөтөлбөрүүд бас нэлээдгүй бий. Америк, Австрал, Англи, Франц, Солонгос, Япон гэдэг одоо дэлхийн хөгжингөө орнуудын нэлээд олон сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа зүйлүүд бий. Ер нь бол энэ цаашаа өргөжих хэрэгтэй. Тэгжээж бид нөгөө нарийн мэрэгжлийн салбар дундын одоо инновац технологийн одоо чиглэлийн ялангуяа мэрэгчлэнүүдийг инженерүүдийг бэлтгэх тийм шаардлага бол үнэхээр байгаа гэж бол ингэж харагдаж байна. За яг энэ асуудал дээр тавгагийн асуултыг би ингэж бодоод байна л да. Жишээлбэл дэлхийн том сургуулийг Монголд байгуулах тухай гэж тэ нөх хөрөнгө оруулалтаас гадна би тэгж ойлгосон л да. Тэгэхээр Монголд бол энэ бол хөгжлийн бас нэг бодлого байх хэрэгтэй. Энэ бол бас эдийн засгийн том боломж, Катар шиг Монгол болох бололцоо. Ягд гэвэл энэ бол Аз нөхөн төлөө маш том бүс нутагт хойд урд хөршийн маань одоо маш том зах зээл энд байгаа оюутан залуучууд Америк нисэхүү хэрвээ Монгол тийм том одоо хөрөнгө оруулалттай тийм гадны дипломыг олгодог яг тэр хөтөлбөр нь хэрэгжиж жишээлбэл Йеэл жишээлбэл тэр одоо том сургуулийн салбар байвал тэгэх юм бол мэдээж Монголыг зорино шин. Ягаад гэвэл өртөг баг, зардал баг, эрхэд ойрхон тийм тэр талаараа болох юм бол Монгол энийг бас судлах хөдөлтөх ёстой гэж би ингэж харж байгаа. Манай их хурлын гишүүдөнд Харвард өгсөн хоёр эрдэнэ гишүүнээс авахгүй бол маш олон дэлхийн том сургуульд өгсөн хүмүүс байдаг. Тэр утгаараа энэ залуучууд маань бол бүгдээрээ энэ талаар бас ярьдаг сэдвийн маань нэг сэдв бол бас энэ байгаа. Тэгэхээр би бас энэ дээр алхам хийгдэх ямар нэгэн хэлцэл суур тавигдах болов уу гэж бодож байна ойрын хугацаанд. Тэгэхээр жаргалан туул Бацүх дарга ямар бодолтой байдаг вэ? Боловсролын салбарт бас ажилладаг хүмүүсийн хувьд. Та тодорхой асуулаа шүү дээ. Тухайлбал Йелийн кампусыг байгуул. Тийм. Эсвэл хөрөнгө оруулалт гэсэн шүү дээ. Хөрөнгө оруулалт тийм. Яг зүгээр тэр Йеэлч вэ, Стэнфордч вэ ингээ оруулаад ирж болно. Нэг эргэлзээтэй нэг зүйл юу гэхээр сургалтын төлбөрийн асуудал. Тэдний яг үн ханш дэд боловсрол олгодог үн ханш шийдлээ. Манай өнөөдөр үн ханш шийдлээ. Их сургууль ихэд 1000-аас 1200 орчим доллар байгаа шүү дээ. Манайхан сургалтын төлбөрийг бодоод үзэхдээ юугаар Монгол мөнгөд доллартай нөхцөл үзэхдээ. За яг санхүү эдийн засаг нэг 2500 орчим доллар орчим тийм үү. 5 сая 6 сая орчим төрлийн сургалтын төлбөртэй байна.
Тэгээ ийм мөнгөөр л сурна гэхэд санхүү эдийн засгийн дээд дээр одоо л тийм оётис хөндөр ачаал бол бас байхгүй баг болсон. төлбөрийн хийх Төлбөр хийх. Тэгээ эндээс л бас нэг юм харагдах байх. Тэрнээс ш одоо тэр юунууд шүтээс мөс санхүү эдийн засгийн ялгааг өмнөд сонгосон тэргээд энэ хамгийн зөв сонголт бол энэ томоохон сургуулиуд тэр гадны сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ өөрөө их сайн сонголт. Тэрнээс тэр том сургуулиуд энэ төр ороод ирэхэд бол зардын асуудал одоо нэлээд толгойг тохиол бол гэж боддог. Гэхдээ нөгөө талаас нэг харах юм бол бид нэгдүгээр эмгий сурагч $20,000, $10,000 явуулж шүү дээ. Яваа. Гол нь нөгөө бүгд биш цөөхөн тэр нийт үнэтэйгээ цөөхөн. Гэхдээ энэ бол юу гэсэн үг вэ гэвэл зэл байна. үнэхээр тийм чанартай дэлхийн хэмжээний сургууль ороод ирвэл Монголоос нисээд тэнд очиод байр түрээслээд тэнд шөнийн цагаар ажил хийгээд тэр сургуульд хүмүүс явж гин үү? Явж гин. Маш олноор явж гин. Тэгэхээр энэ бол юу гэдэг огтын шансгүй юм бол биш. Азийн Тэрнээс бол тэгээд нөгөө талдаа бол эн чинь зөвхөн Монгол оюутны сурах тухай биш, бүр Монголд гадныхныг ирж сурах тухай асуудал байхгүй. Гэхдээ энэ бол юу гэдэг их урт хугацаанд яригдах байх. Гэхдээ ойрын жилд би суурин тавигдаасаа гэж хүсдэг зүйлсийн маань одоо мөрөөдөл юм уу тийм ээ. Наад дээр чинь гэхдээ юу ажил хэрэг бол сургуулиуд өөрсдөө бас менежмент яваад сая байгаа. өнгөрт одоо 2-7 хоногийн өмнө ангаахын эрүүл мэндийн сургууль одоо жишээлбэл Монголын нэг сургуультай зөвхөн багш нарыг бэлдэх нэг хөтөлбөрөө зарлжуулаад гэхдээ 100 багш ингээл одоо энэ жижиг хөтөлбөрүүд бол манай дээд боловсролыг бол мэрэгчлэтнүүдийг сайжруулах ийм сайн мэдээ араасаа гараад байх гэсэн тийм. Ерөнхийдөө багш нэмийг энэ дээр зүгээр нэмийг хэлэхэд тэр өндөр өртөгтэй үнэхээр чанартай дээд боловсрол болгож байгаа сургалтанд хүн болгон сурах албагүй шин. Цөөн чанартай мэрэгчлэлтэн бэлтгэх хэрэгтэй байхгүй. Яагаад дээд боловсрол бүх нийтийн байх хэрэгтэй. Одоо эн чинь яг нарийн ярих юм бол өнөөдөр дээд боловсрол эзэмсэн маш олон залуучууд ажилгүй явж байгаа байхгүй. Гэтэл бол яг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв яг тэр нэг одоо мужааныг хийдэг тоосгоо өрдөг тэр мэрэгжлийн улсууд нь одоо байхгүй. Тийм учраас тийм чанартай юуг бол боловсролын тогтолцоог бол импортлж оруулж ирэхэд бол ерөөсөө хэрэгтэй. Тэгээд тэр үнэхээр чанартай цөөн мэрэгжилтэн бэлтгээ тэр нь одоо салбартай амжилттай тэр салбар аваа явж байгаа тохиолдолд бол түрүүний ганцлаг гишүүний хэлдгээр гаднаас бид нэр оюутнууд сургаж болно шүү дээ. манад бол одоо олон улсын хүүхдийн сургууль $20,000 төлбөртэй ерөнхий боловсролын сургууль бас олон зуун хүүхд суралцаад явж байгаа кейсүүд байгаа. За тэрэн дээрээс нь нэмээд хэлэхэд за нийгмийн аав ээжийн нийгмийн байдлаас гадна өөрийнхөө орлогын 80 хүртэлх хувийг өөрийнхөө хүүхдийн боловсролд зарцуулдаг хүмүүс яг энэ твд энэ нэг Монгол үнэт зүйл юм шиг байна. Бас аав ээж хоёр нь хүүхдээ сургуульд төгсөхийн тулд бас махидаг тий. Тэгэхээр жаргалан тул дараагаас нэвтрүүлгийн төгсгөлд бас нэг зүйл сууд. Бид өнөөдөр ингээд дандаа боломжтой хүүхдүүдийн талаар ярьлаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дээд боловсролын хүртээмжийн асуудал яг ямар вэ? Манай улсын сургуулиуд юм уу, хувийн сургуулиуд энэ дээр яаж анхаарч байна? Сүүл одоо 29 дугаар сургуулийн хүүхдүүдийн асуудал бол сая ерөнхий боловсролын сургуулийн за хүүхдүүдийн хүртээмжийн асуудал бол маш өндөр хэмжээнд нийгэмдэр гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тийм энэ дээр ер нь бол одоо улсын хэмжээнд бол 6 сургууль байна л да хөгжлийн бэрхшээлтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль. За энэ дээр бол дээд сургууль бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг бол дээд сургууль тустай байхгүй. Тэгэхээр яг хөрөө өөрөлдвөл аль болохоор энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бид нар дунд сургуулийн тухайд бол аваад үзэхдээ хөр энэ 5,000 гаруй хүүхдүүд байна. За эднэр сурч байна. За эднэрийг юу гэхээр аль болохоор дунд сургуулийн хэмжээнд бол аль болохоор юу гэж яхаа эрдэнэ хүүхдэд хамт сургая. Тийм ээ ингэсэн нийгэмшигт бол асар ашаал бүгдлээ гэж үзэж байгаа юм л да. Тийм учраас бүх сургуулиудыг ухаанда хөгжлийн бэрхшээлтэй хүүхд сурах боломжтой болгоё гэдэг. Энэ жил нийслэлийн төсвээр гэхэд 300 сая төгрөг тэгээ 3 сургуулийг одоо шинэ иж бүрэн яг тоноглоё гэдэг ингээд асуудал. Тэгээд энийг ээлж дараагаар ингээд шийдэд явъя гэж бодож байгаа. Дээд сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань 12 дугаар нэг энэ жил гэхэд 93 хүүхдэл төгсөж байна л. 5 сургууль маань. дээд сургууль руу явах сонирхолтой байт юм болов уу? Эднэр бол хүүхдүүд маань явах сонирхолтой байгаа. Гэхдээ бид нар бол ингэж бодоод байна л да. Дээд сургууль дахиад явах гэхээр эн чинь нөгөө дээд сургууль нь бас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тийм ээ сурах бас орчин нөхцөл хэрэгтэй. Тэрийг л бид нар сүүлийн үед байгуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудаар бол бид нар барьж байгаа. Сүүлийн үед барьж байгаа бүх сургуулиуд бол өөрөглөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурах боломжийг бүрдүүлсэн тэр тоноглолтоор хийгээ явж байгаа. Яг үүнтэй адилхан дээд сургуулиуд яг ийм боломжийг гаргах юм бол тэнд суралцах боломжтой болно л гэж бодож байна л да. Гэхдээ яг дээд сургуулиудын санаачлаг гаргах асуудал ер нь бол
сурах эрхийг хангах хэрэгтэй. Манай дээр бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт үнэ бүртгүүлээд ороод ирж байгаа. Бид нар яадаг вэ? Бариадын одоо бүр их харааны одоо харахгүй хүүхдүүд бариалын юуг нь бэлтэж өгч байна. Эсвэл бүр их одоо том юугаар өсгийн бондоор шалгалтын дэвтэр нь бэлтэж өгч байна. Сонсголын бэрхшээлтэй, хэлний бэрхшээлтэй бол яг нөгөө юу багштай нь оруулж өгч байна. Ингээд яг гэхдээ цөөхөн. Тэгээ яг саяны 67 дараагийн хэлдгээр яг шалгалтаа өгöd орж болно тийм үү? Шалгалтаа өгöd орж болно. Орсон нэгтэй сургуулиуд тэрэн дээр нэлээд одоо сэтгэл гаргаж ажиллаж боломж нэгдэж байгаа. За энэ талаар бас ихтэй сургуулиуд маань манлайлж ажилласаа гэж Баттурж дараагаас бас хүсэж байна. Та нар ямар нэгэн санаачлага яригдчих байгаа юм байгаа юу? Энэ хүмүүс дунд боловсрал та нарт хангалттай гэж төрөөс юм уу боловсролын байгууллагуудаас хэлж болохгүй. Монгол энэ хүмүүс улам илүү нарийн мэрэгжил эзэмснээрээ амьдралд хөлөө олоход бол өрсөлдөх чадвар нэмэгдэн шүү дээ тийм үү. За тэгэхээр ихтэй сургуулиудын хувьд бол за хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авахгүй гэсэн бол байдгүй. Байхгүй. Бүх ихтэй сургуулиуд эсти журам дээр бол зааж тэгж гадуурхаж болохгүй. Тэр үлгөөний хувийн эрхийн асуудал. Сургуультаа эсднээ ороод болцлоо ангаад эсэд ороод ирдэг. Тэгэхэд бол ерөнхийдөө ихтэй сургуулиуд маань өөрсдөө гэрээ байгуулад тэр хүнд бол одоо төлбөрийн хөнгөлт үзүүлдэг байгаа. Ихтэй сургуулиуд дээр бол ийм уян хатан бодлого бол маш сайн явагдаж байгаа сүүлийн жилүүдэд. Ягаад гэвэл сүүлийн жилүүд ард түмэн бол маш их хямарж байгаа гэж хэлж шүү дээ. Тэрийг албажуулаад өгсөн байт юм уу? Сонголтоор юм уу? За тэр бол нөө сургуулийн бидлэл өөрийнхөө журамдад заагаад өгсөн байдаг. За энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхд хэлцээд ороод ирлээ сургууль захирал одоо гэрээ байгуулад тэдөө хөнгөлт үзүүлье. Авч болт юм тий. Тэгээд ерөнхийдөө тэгж авдаг л да. Тэгээд нөгөө хичээл сургуультай явдаг тэд чинь нөгөө дохой загаагаараа ярьдаг тэгэл тэр гизтэйгээ сурж байгаа хүүхд зөндөө харагдаж шүү дээ. Явж идэг. Бас ч гэж огт бол одоо ингэж цаашаа төлөх нэгс ойлголт байхгүй л тий. Тэгэхээр энэ дээр бол илүү манлайлж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд манлайлж ажиллах байх тий. За баярлалаа. Тэгэхээр бид өнөөдөр даваа гарагийн үуч мэрэгжил сонголт хэлж болох уу? одоо найруулагч одоо дуусгахыг сануулж байгаа болохоор тийм уучлаарай. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань мэрэгжил сонголтоо дээд боловсролын сонголтууд сэдвээр бид бүхэн ярилцлаа. За энэ жил бол 15,000 гаруй хүүхдүүд маань өрсөлдөх юм байна. Ирээд дээд сургууль зөвхөн хэлсэлтэн дээр 39,000 хүүхд ихтэй 90 ихтэй сургуулиудаа өрсөлдөж орох юм байна. Тэгэхээр өнөөдөр бид бүхний бас 80 гаруй минут ярьсан мэдээллээс хүүхдийнхаа мэрэгжил сонголт болон за төгсөгчд маань бас өөртөө хэрэгтэй зарим нэг боломжуудыг олж сонссон бахаа гэж найдаж байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг эрт даваа гарагт шинэ сэдвээр уулзсан. За та бүхэн энэ хүү хилцүүлгийн онцлог ишлэлүүдийг Google-ийн мэнэс маргааш бас унших боломжтой байгаа.